тодорхой бичлэг үзлээ. За энэхүү хичээлийн зорилго нь үндэсний бичгээр хичээнгүй сайхан бичих чадрыг эзэмших оршин зорилго нь гэвэл үндэсний бичгийн зөв бичих зүйн тогтолцоог ойлгох, хичээнгүй бичихийн үндсэн арга техникийг одоо эзэмших, за мөн өдөр тутмын хэвлэнд үндэсний бичгийг төвшүүлэхэд тусч байгаа. За хамгийн ихэнд алдаагүй бичих хэлтэн дүрмээ гэж байгаа. Нэгдүгээр эр мөнгөний зохицол. Үгийн язгуур эрэг бол залгуур нь мөн эр бай. За мөн үгийн язгуур нь эм бол ардаас нь орж ирсэн залгуур нь энд байцагчмаар бичдэг байгаа. За үе заглагчид А болон И үсэг үгийн дунд орохтой хэрхэн хуурахыг нь анхааран бичсэн. Ингэснээр бид нар алдаагүй зөв бичиж сурна гэсэн үг. За түгээмэл гаргахыг алдааны хувьд наамагийн төслөг нь хоригдуулах яа үсгийг тайлж бичдэг байгаа. За тэгвэл чадвараа хэрхэн сайжруулах вэ? Нэгдүгээр хууч бичих. Зохиолын хэсгээс өдөрт 5-аас 10 хөлбөр хуулах. Зөвхөн зохиолын хэсгээс гэлтгүй өөрийн сонирхож байгаа одоо өгүүлэг монгол бичгийн өгүүлгээс өдөрт 5-аас 10 хөлбөр хуулах гэсэн бидний одоо зөв цэвэр сайхан бичих чадвар хөгжиж байгаа. За тайлбар бичиг ашиглах. Эргэлзээтэй өгөө тайлбар бичгээс харах нь илүү баталгаатай гэдэг. Ингэснээр бидний одоо мэдгүй үгсийн сан нэгднэ гэсэн үг. За харааны ойлголт монгол бичгээр бичсэн ном сонин тогтмол харах. Ингэснээр бидний унших чадвар өдөр өдөрт илүү нэмэгддэг байгаа. За яагаад хичээнгүй бичих ёстой вэ? Үндэсний уурчин бичгийг биднэрт ямар чухал үр дүнтэй вэ гэхээр бид нэр уурчин бичгийг гооцон талаасаа хүний поо сайхны мэдрэмжийг хөгжүүлдэг байгаа. За мөн хичээнгүй бичиж анхаарлаа төвлөрүүлж байх үед тарих амарч анхаарал дээцэхтэй төвлөрдөг байгаа. За сахилга бүтээн нэг зурлагч амтлахын зураг сурах нь хувь хүний төлөвшөлт бас чухал үр дүн үзүүлдэг байгаа. За үндэсний бичиж сурж байгаа хүн болгоны хувьд эхлээд зөв сургаад ба үнэхээр зөв барьж зэгсүүлж бичиж сурснаар цэвэр сайхан бичиж сурдаг байгаа. За үнэхээр хэд чанга биш чөлөөтэй байх дунд хурмаар тулгуурлах. Сүүлдээ нуруу зэг цаас болон нүдний хоорондох зай 30-аас 35 см хооронд байх зүгээр үзэж байгаа. За тэгээд цаасаа баг зэрэг ташуу тавих нь үндэсний бичгийн нуруу шулуун татгах төстэй байгаа. За энэхүү хичээлийн дүгнэлт бичиг өсвөр тухайн үндэсний оршин тогтнохын баталгаа яваа. Хичээний бичгийн зөвхөн гараар бус сэтгэлээрээ бичиж буй хэрэг байна гэж байна. За одоо хэдүүлээ ингээд ер нь хэдэн зөв сайхан бичиж сурах вэ гэдэгтээ ингээд бодож. Нуруугаа гарч бүх зурлагнаа зурагдана. Тэгээд дээрэс нь нуруу цих байж хамгийн гол нь монгол бичиг бичихтэй далаа зүг барьж бичих ёстой. Чөлөөтэй гараа ингээд бүтэн тавьж бичснээр одоо илүү тайлбартай. Монгол бичиг салгахгүй бичсэн гэсэн байгаа ч гэсэн салгах тохиолдол бас гадаг учраас зөвхөн салгах зүйлүүд дээрээ салгаад бусад зургуудыг салгахгүй бичдэг. Монгол бичиг бичихтэй үг хоорондын зайг нь ер нь бас давхар адилхан хэмжээтэй авах бол илүү зүгээр. За тэгээд шийдвэрүүд бүгдээрээ ингээд ижил градусны налуутай байх хэрэгтэй. Одоо монгол бичиг ер нь хийдэг болоод нөгөө бас хийх зүйлийг ярьдаг. Тийм болохоор одоо бүгдээрээ цаас гаргаад бүгдээрээ өөртөө тухтай байдлаар үзген дунд хурам дээрээ тулгуурлаад нэг IT-ийн нэг хамт саяхан одоо хичээлээр үзсэн зөвлөмжүүдийн дагуу батдах маягаар энэ хэлсэн 2-оос 3 хүрч үзвэл энэ аяг дуус хичээд үзээрэй. Тэгээ ерөнхийдөө бол тайвшрал эсвэл хийх үднээс бид нэр бэлээ гэсэн үг. Тэгэхээр ер нь өөрсөндөө тусаа байдлаар суугаад юм бодож бас гэж ер нь сайн бичгээ бодоод бичих юм бол илүү сайхан бичгтэй болно. Яа зөв тайвшрч
уншаад юу та нарыг ингээд сайн ингээд суугаад тайвшрал ч юм уу ингээд бас бас хийсэн байх гэж бодож байна. Найрч байна. За this нь унших юм байна. За ер нь Монголын магтсан тийм зүйл дээрээс нь сая бас энэ үгийг бичгтээ бид нар утгахын бас тэр альтайгаа тийм давхар ингээд бодоод бас Монголоор бас ямар сайхан орж ирэх харсан мэдэрсэн байна гэж бодчих. За тэгээ бүгд нь анхаарал хандуулсан юм байна.